Би бухимдаж байна. Зарим нэг хүний өмнөөс хичж байна. Тийм ээ. Та нар яг тэр бодож байгаа хүний өмнөөс би хичж байна. Өөрийн хайраа хөөж явуулчаад өөрөөлөд хүүхэдтэй болчоод өөрт толгойлсон эмэгтэйчүүдийн өмнөөс үг хэлэх хэрэг чамд юу байгаа мó? Өрөөлийн зовлонг өөртөө оноо болгож өрөвдүүлэх хэм маяг чинь хэрэг сэтэрч байгаа юм биш үү? Өнөөдрийн амьдрал чинь тэр чихтэй жүжиг өнгө мөнгө брэнд гурийн хойноос нүдэ ухаж гүйжээж өөрт толгойлсон ээжүүдийн амьдралыг чи мэдэх юм уу? Өөрт толгойлсон ч хамаагүй хүүхдтэй болмоор байна. Миний утсан зовлонгийн хажууд чиний зохиомл зовлон юу юм? Нэр цэвэр хүн төр түшгэн төр цэвэр байхын үндэс. Төрийн судал улаар нь зүтгэж байгаа чамайг татвар төлөх гээд ойшиж байгаа гэхэд би лав итгэхгүй. Хоёр хүн удирдаад ажил олгож үтсэн үү? Хатвар хийсэн мөнгнөөсөө татвар төлж үтсэн юм уу? Төр оршихуд татвар буй. Татвар оршихуд төр буй. Энэ үгний учрыг чи мэдэх үү? Төрийн минь болохыг намхан гэж бүх ойрт. Чамайг төр төшөлцвөл согтуу самараа төрийн минь дээр сандаална. Хурган даргын судалж яг үндэ чамд дэндүү хурцтана. Өгсөн ч нэг төртөө өгдөг өгдийн минь сүнс чамд гондно. Нэрээ хижээж амьдардаг монгол хүн бүр төрөөд хүндэлж түүнээс л хол бай. Үннийг хэлсэн гэж надад бити өсөрхөөрөө. Би ч гэсэн ширээний л хүүхэн байсан. Эцэст нь хэлэхэд ширээний хүүхэн гэж юу байдаг би мэднэ. Шалдан суугаад ялдан минийгээд шахсны нуугаад догсны хийгээд. Согтуу яриг хүслийг хангах ширээний хүүхний үндсэн ажил. Монголын төд хин дуртай болон сургаж одог цаг өнөөдөр ирсэн бол 2017 оны ерөнхий хичээл сонгуульд би өрсөлдөе.